Засгийн газар өөрсдөө дүн тавьж эрчим хүчний салбарыг эдийн засгийн үр ашигтай болгох, авилгыг бууруулах зэрэг ажлуудыг 100% биелэлтэй гэх зэрэг итгэхэд бэрх дүгнэлтүүдийг танилцууллаа. Засгийн газар төрийг цомгтгоно гэж аман дээрээ ярьдагч шинээр хороо комисс байгуулсаар байна. Авилга авдаг гэх мэдээлэл цахим орчинд тарсантай холбогдуулан цагдаагийн зарим алба хаагчдын хөрөнгө оруулалтын мэдүүлгийг сонирхлоо. Ямар ч орлого нотлохгүйгээр мөнгө зээлнэ гэх зараар 2024 онд 300 иргэн 455 сая төгрөгөө залилуулжээ. Нийт нутгаар салхины дундаж хурд 15-аас 25 м/сек, зарим үед 37 м/сек хүрч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрчээ. Баримтны үзэгчдээ сая танилцуулсан болон бусад мэдээллийг одоо та бүхэнд үзүүлэх гэж байна. Нийслэл Улаанбаатар хотод 7 цаг 10 минут. Өнөөдөр нийт нутгаар салхины дундаж хурд 15-аас 25 м/сек, зарим үед 37 м/сек хүрч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Мөн баруун аймагуудын нутгаар хүчтэй салхи шорон шуурганы цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байгааг холбогдох албаныхан мэдээллээ. Өнөөдрөөс эхэлж ихэнх нутгаар хүйтний эрс нэмэгдэхээр байна. Өнөө шөнө Сэлэн аймгийн зүүн хэсэг, Хинтээ аймгийн зүүн болон хойд хэсэг, Дорнодын нутаг, Сүхбаатар аймгийн хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орно. Харин Дархан Архангай аймгийн зүүн хэсэг, Өөрхангай аймгийн хойд хэсэг, Булган Сэлэн Төв аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурхаар байна. Говьолтой Баян Онгор аймгийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-аас 20 м-т хүрэхээр байна. Говьолтой Баян Онгор өмнө говийн нутгаар бол хүчтэй салхи шорон шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж байна. Салхины хурдны хувьд говьолтойгоор бол салхи секундэд 20-с 24, зарим нь 37 м/сек хүрч гамшиг үзэгдлийн хэмжээнд хүрч ажиглагдаж байгаа. За энэ маань өнөө шөндөө Төвийн аймагуудын нутгаар үргэлжлээд салхины хурдад харьцангуй жоохон багасах төлөвтэй байгаа. За гэхдээ салхины хурд нь багасж байгаа ч гэсэн аюултай үзэгдлийн хэмжээнд говьолтой Баян Онгор, өмнө говь нутгаар үргэлжлээд ингээд хүчтэй салхи шуурна. За харин цасан шуурга бол нөгөө орж байгаа хурд үндэсний хэмжээ сая Төвийн аймагуудын нутгаар бол арай ихсээд ирж байгаа. За тэгэхээр энэ цас орж байгаатай холбоотойгоор Архангайн зүүн, Булганы өмнөд, Сэлэнгийн өмнөд, Дархны нутаг, Өөрхангай хойд, Төв аймгийн баруун болон хойд хэсгээрээ цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдана. Эхүү цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалan Өмнө Говь аймгийн Хамбогд суманд, Айлын байшингийн Дээвэр болон Хашаа нурсан байна. Мөн Баян Хонгор аймгийн Баян Говь суманд 4 хантай гэр нурж нэг иргэн дарагджээ. Иймд цасан болон шорон шуургаас үүсэж болцошгүй эрсдлээс сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Тэгэхээр өнөө шөндөө бол нийт нутаг дэвсгэрийг хамарсан юм хүчтэй шорон болон цасан шуурганы аюултай үзэгдлүүд ажиглагдаад цаашдаа зүүн аймагуудаар бас нэлээд ийм хүүтрэх ийм төлөвтэй байгаа учраас энэ бас ард иргэдтэй энэ цаг уурын байгууллага, мэргэжлийн байгууллагаас гарч байгаа зөвлөм сэрэмжлүүлгийг дагаж ажиллахыг анхааруулж илээ. 26-ны өдөр буюу маргааш Хинтийн өмнөд Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна гэдгийг цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өмнө говийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-аас 20 м, харин зарим үед секундэд 24 м хүрч ширүүсэх төлөв ажиглагдсан болохыг анхааруулж байна. Хамтарсан засгийн газрын эрх барьсан хамгийн эхний жил буюу 2024 онд тэд бараг бүх ажлуудаа 100% гүйцэтгэлтэй хийжээ. Эрчим хүчний салбарыг эдийн засгийн үр ашигтай болгох зорилт нь 100% биелсэн байна. Мөн авилгын гэмт хэргийг бууруулах ажил 100%-тай хэрэгжсэн гэж тэд өөрсдийгөө дүгнжээ. Энэ мэд төгс юм шиг гүйцэтгэлтэй засгийн газрын хийж байгаа ажил үүнд нь үнэлэлт төгөлөлт өгч байгаа эрх бүхий байгууллагуудад улсын хурлын гишүүд эргэлзэж байгаагаа илэрхийллээ. Өмнөх засгийн газар өөрсдөө сайн дүн тавьж мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг 73%-тай биелсэн гэж дүгнэж байсан нь яг 1 жил юм. Харин өнөөдөр хамтарсан засгийн газар 2028 хүртэлх үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг улсын хурлаар хэлэлцүүллээ. За ингээд итгэхэд бэрх дүгнэлтүүдийг засгийн газар өөрсдөө өгчээ. 2024 оны жилийн төлөвлөгөөний үр дүнгээс
хавсралт 2, 2-ын 3-ын 1 эрчим хүчний салбарыг эдийн засгийн үр ашигтай болгоно. Биелэлт 100%. 100% биелсэн юм энэ асуудал. Цахилгааны үн нэмээд иргэдэд тэр дундаа удааг бууруулахад хөв нэмрээ оруулж байгаа. Байшингаа дулаалаад цахилгаан халаагаар тавьсан айлуудын нуруунд дээр маш том ачаалал үүсгэчээд тэрнийг үр дүнтэй ажилласан гэд биелэлтэд 100% гэж тавьж байгаа харагдаад байна. Эрчим хүчний зохицуулалт хорооны үн тарифтай холбоотой гаргасан шийдвэр эдийн засгийн хувьд салбарт өгөөж гэж байгаа. Тийм учраас би зөрсөн гэж үзэхгүй байна. Тэгэхээр бид бол яг нөгөө их хөгжил төр суурилсан шийдвэр гаргах чиглэлээр бол ямар ч байсан үнэлгээнүүдийг юм real timer цаг тухтамд нь хараад ингээд үнэлгээ хийгээд явж байгаа. Авилга албан тушаалын гэмт хэргийн тоо 2021 онд 335 байсан бол 2024 онд 577 болж өссөн байна. Гэтэл авилгын гэмт хэргийг бууруулах ажил 100% биелсэн гэж дүгнсэн нь үннээс тал зурж байгааг ч гишүүдэллээ. Transparency International дээр Монгол улсын авилгын индекс сүүлийн 2-3 жил 114 дээр байгаа. 110, 109 руу орсон ерөөсөө байдал байхгүй. Тэгэхээр та бүхэн энэ авилгын индексийг энэ одоо төлөвлөлтөнд оруулж ирэхдээ яг ямар индексээр тооцоод ахиц дэвшил гарсан гэж хараад байгаа юм бэ? Тэрийг тодорхой тайлбарлаж өгөөч. Танаа үнэлгээг чинь хийдэг хүн болвол өөр байр суурьтай тий өөр тоо мэдээлэлтэй явж байна. Авилгын индекс бол цогц асуудал та сайн мэдж байгаа. Энэ бол жишээлбэл одоо энэ тайлан дээр авилгын гэмт хэргийн тоо 20 оноос хойш тасралтгүй өссөн байна. 20 оноос хойш тасралтгүй өссөн учраас бид нар энэ дээр үнэлгээг нь бага тавьж гинэ гэсэн байна. Гэтэл дахиад бид нар хэрвээ энэ ч үнэлгээ гаргах гэж байгаа бол энэ авилгын гэмт хэрэг их байгаа, авилга их байгаа гэж байгаа энэ үед авилгын гэмт хэргийг мөрдөн шалгаж байгаа тоо нь ихсвэл энэ өөрөө сөрөг үзүүлэлт болох ёстой, эрг үзүүлэлт болох ёстой гэдгээс ахуулаад асуудлууд зөндөө байгаад байна. Мөрийн хөтөлбөр бол мөрөөдлийн жигсаалт биш. За энэ ч утгаараа хэрэгжихүйц, хэмжигдэхүйц байх ёстой. Гэтэл манай бодлого боловсруулагчид цаасан дээр жирийтэл хэдийн юм биччихэд ард нь 80, 90, 100 гэх зэргээр өөрсдөө онц дүн 50-аад байж болохгүйг улсын их хурлын гишүүд хэлж байлаа. Ийхүү эрх баригчдын хийсэн ажил санаачилсан төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт нь гавихгүй байгаа ч үр дүн нь сайн гэж үнэлэгдэж байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. За иймд цаашид альва төлөвлөгөө хөтөлбөрийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийг зөв тодорхойлох нь зүйтэй гэж тэд үзэж байна. За ингэж байж эрх баригчид өөрсдийн хийсэн ажлаа бодитоор үнэлнэ гэлээ. Жил бүр улсын хөгжлийн төлөвлөгөө баталдаг. За дараа жил нь гүйцэтгэл нь хэр байв гэдгийг үнэлж дүгнэдэг. За улсын хурлаас засгийн газарт хяналт тавих чигүүргийнхээ хүрээнд ажлын тайлангийг сонсож дүгнэлттэй танилцдаг. За ингэж улсын хурлаар хэлэлцэж байгаагийн гол утга учир нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийг сайжруулах юм. Гэтэл засгийн газар хийж байгаа ажлыг нь зөв хэмжих боломжгүй зүйлүүдийг шалгуур үзүүлэлтүүд болгож тавьчихад биелэлтэд өндрөөр дүгнээд байгааг гишүүд шүүмжиллээ. Би аймгийн засаг даргаар бас 2 удаа ажилласан хүний хувьд дүгнэх асуудал чинь өөрөө л дүгнчихэж байгаа юм чинь тэгэл ер нь бол бүхэл төрийн байгууллагын дүгнэх асуудал чинь асуудал тасдал. Энийг өөрчлөхгүй болохгүй. Ийм асуудлыг сайжруулна, ийм асуудлыг ингэн тэгнэ дээшлүүлнэ гэсэн ийм л одоо хөтөлбөр орж ирдэг л. Тэгэл тэн дээр чинь дээшлүүлсэн, сайжруулсан гэдэгтэр үнэхээр бас нэг сайжруулсан юм шиг дээшлүүлсэн юм шиг байдаг аахгүй. Тэгэхээр энэ одоо яг энэ дүгнж байгаа энэ юудыг шалгуур үзүүлэлтийг маш тодорхойл байлгах хэрэгтэй юм байл л да. Хүүхдийн эрхийн асуудлыг одоо хангана гэлтэхэд те дагаж орж ирж байгаа шалгуур үзүүлэлт нь нөгөө 108 утасны дуудлагын тоо жишээ нь байх жишээтэй те. Тэгэхээр энэ ч өөр ямар ч уялдаагүй логикгүй тэгээд энэ өөр шалгуур үзүүлэлт өөрөө хэр оновчтой вэ гэдэг асуудал айгүй эргэлзээ төрүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ шалгуур үзүүлэлтээ айгүй сайжруулах хэрэгтэй. Шалгуур үзүүлэлтийг болохоор ер нь бол төдийлөн бол засгийн газрын зүгснэг ач холбогдол өгч боловсруулж орж ирэхгүй байгаа нь бол ажиглагдсан өнгөрсөн хугацаанд бол сүүлийн 4 жилийн хугацаанд яг тооцоолсон үйл ажиллагааны хөтөлбөр гэж байна, биелсэн гүйцэтгэл гэж байна. Маш зөрүүтэй буюу сүүлийн 4 жилийн хугацаанд нэг удаа 60% авсан, бусад үед бол 20-30% та гүйцэтгэлтэй байгаа хгүй. Энэ одоо юу гэсэн үг вэ? Дандаа бодит байдлаас тис одоо зөрүүтэй төлөвлөд ийн гэдэг чинь нэг юм буруу байна гэдгийг харуулж байгаа биз. Тэгэхээр тооцоололтоо төлөвлөгөөнд анхаарах, гүйцэтгэлдээ анхаарах цаг бол зайлшгүй болцоо.
Засгийн газрын гүйцэтгэлийн тайланг үнэлсэн төрийн захиргааны байгууллагуудын хоорондын уялдаа муу анхнаасаа ажлаа бодиттой төлөвлөж чадаагүйтэй холбоотой гэлээ. За нөгөөтэйгүр хэрэгжүүлэх арга хэмжээний зорилт шалгуур үзүүлэлт нь тодорхойгүй байгаагаас үнэлгээ нь бодиттой биш байгаагч гишүүд хэлжүүллээ. Зарим эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд холбогдох хуульд өөрчлөлт оруулж сайжруулалт хийх ёстой гэж салбар хариуцсан сайд од баяр ярьлаа. Монгол улсад өөрөө энэ төлөвлөлт, төсөөлөлт, гүйцэтгэл, хяналт гэдэг асуудал ингээд нэг тийм учраа олохгүй явсараад өнөөдөр хүрсэн юм байгаад байна. Гүйцэтгэлийн хувьд бас олон яамдын, олон сайдын эрхлэх асуудлын хүрээдх дүрм журмууд нэмэлт өөрчлөлт оруулах. Тэгээ шаардлагатай бол их хурлд бас асуудлаа танилцуулах чиглэлээр ажиллаж байгаа. Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан бодлогын баримтчгийн хэрэгжилт үйл ажиллагаанд хяналт шинжилгээд үнэлгээ хийх нийтлэг журам гэж бий. За энэ журмаар үнэлэх аргачлал батлагдаад багагүй хугацаа өнгөрч байгаач үүнийг огт дагаж мөрдөхгүй хяналт үнэлгээ хийснийг ч зарим гишүүд хэлж байлаа. За нэг ясандаа билээхийн журам нь байсаар байтал дагаж мөрдөхгүй хэрн дахин хуульд өөрчлөлт оруулах талаар салбар хариуцсан сайд нь ярьж байна. Шинэ засгийн газар бүрэлдээд хэдийн 10 сарын хугацаа өнгөрч байна. За өмнөх парламентаас илүү амбицтай ажиллаж байгаа засгийн газар 14 мега төслийнхөө 5-6 төслийг хөдөлгөөд амжсан. Гэхдээ аль засгийн аман дээр яригддагч ажил хэрэг болдоггүй. Төрийн албыг цомготгох ажлыг 126 гишүүнтэй парламент ч ялгаагүй умартжээ. Энэ жил төрийн албан хаагчдын тоо өссөн дүнгээр 230 мянгаыг шүргэнэ. Дээр нь нэмээд чигүүргэн давхцсан яам тамгын газраас дутхааргүй бүтэцтэй хэдэн 10 хороо комисс байсаар байтал нэмж байгуулсаар байна. Төсөв батлагдахын өмнө төрийн албан хаагчдын тоог 4100-аар нэмэгдүүлэхээр төсөл тусгасан байдаг. Ингээд олон нийтэд шүүмжилсэний үр дүнд энэ тоог бууруулж 2025 онд төрийн албан хаагчдын тоог 1200-аар нэмэхээр болсон. Өөрөөр хэлбэл 40 тэрбум төгрөгийг хэмнэж чадсан. Гэсэн хэдий ч энэ жил төсвийн мөнгөөр цалинждаг хүний тоо 1000-аар нэмэгдэнэ. Ингээд өмнөх парламент нэг гараараа төрийн хэмнэлтийн хуулийг баталж нөгөө гараараа төрийн албыг улам данхайлгасан буруу жишгийг энэ засгийн газар орхигдуулсангүй. Шинэ засгийн газар бүтцээ 23 сайд 16 яамтайгаар байгуулсан. Яамдуудаас тутгааргүй олон үндэсний хороо зөвлөл комисч бий. Тухайлбал үндэсний гих тодтголтой дунджаар 20 орчим хороо бий. Энэ дундаас шинэ засаг байгуулахдаа зэрэгцэн бий болсон нь хяналт шинжилгээ үндэсний хороо. Энэ хороог Монгол Улсын сайд улсын хурлын гишүүн одоо ярахалдаг. Одоогоор 13 хүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Чиг үүргийг нь харвал яам агентлаг аймаг орон нутгийн засаг даргаас эхлээд бүх төрийн өмчөд хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг. За гэвч 10 хэдэн хүнийг сар бүр цалинжуулж байгаа энэ хороо өнөөдрийг хүртэл хийсэн ажил нь тодорхойгүй. Эрчим хүчний реформын хорооч ялгаагүй. Тог цахилгааны үнийг нэмснээс өөр гийж гийгүүлсэн ажил одоогоор харагдахгүй л байна. Үүнээс ч тутахааргүй өчнөө зөвлөлж байдаг байна. Усны үндэсний зөвлөл, мэдээлэл технологийн үйлдвэрлэл, дэвшилтэд технологиг хөгжүүлэх, үндэсний зөвлөл гэх мэт анх удаа нэрийг нь сонсож байгаа зөвлөлч энд байгаа юм а. Энэ мэт 20 гаруй зөвлөлд дунджаар 5 хүн ажилладаг. Харин комисс нэртэй 2 газар бий. Энэ нь улсын онцгой комисс болон цөмийн энергийн комисс. Ингээд тоолвол яам тамгийн газраас ч олон буюу 50 орчим үндэсний хороо зөвлөл комисс байдаг гэнэ. Шинэ засгийн газар энэ тоог буулгах нь битгий хил чиг үүрэг нь яамдуутай давхцсан 2 ч үндэсний хороог нэмж байгуулсан. Нийслэлж үүнээс тутахааргүй дотоод бүтцээ улмалт хэлсээр байна. Орос улсны асуудал эрхэлсэн яамч бий бодлогыг нь хэрэгжүүлэх газарч байгаа. Гэвч дахин нэмж орон сууцны асуудал эрхэлсэн 2 компанийг оны өмнө байгуулсан нь Улаанбаатар орон сууцчлуулалт компани, харин нөгөөх нь Сэлб 20 минут хот корпорац юм а. Ингээд төрийн орон тоог цомхон болгох ажил бодит байдал дээр ийм л байна. 126 гишүүнтэй парламентын төрийг цомхон болгоно гэх үгэнд найдалтгүй нэ. Засгийн газар 2028 он гэхэд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10,000 Америк долларт хүргэх зорилт тавин ажиллаж байгаа. За харин эх онд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 8,000 Америк долларт хүргэхээр төлөвлөж байгаагаа эдийн засаг хөгжлийн яамнаас мэдээллээ.
2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж эхэлжээ. За эх оны хөгжлийн төлөвлөгөө нь хүний хөгжил, эдийн засаг, бүсчилсэн хөгжил, засаглал гэсэн үндсэн дөрвөн бүлэгт хуваагдж байгаа гинэ. За өнгөрсөн хугацаанд дэд бүтцийг хөгжүүлэхэд төлөвлөгөө анхаарч хөгжлийн төлөвлөгөөнийхөө эхэнд нь нэрмжилж исэн бол за эх жилүүдэд хүний хөгжилд анхаарна гэсэн бодлогыг салбар яам баримталж байна. Тоон үзүүлэлтээс илүүтэйгээр чанартай өсөлтийг бид зорж харж явж байгаа. Чанартай өсөлт гэдэг маань яг иргэддээ хүрэхтэй. Нөгөөх нь бас ахаад нэг жишээ нь бүсчилсэн хөгжилтэй. Ядуурлал дээр болохоор Улаанбаатараас илүү орон нутаг дээр ядуурлал жоох өндөр байгаад байдаг. Болон бусад шалтгаанаар бүсчилсэн хөгжлөө ахаад том бүлэг болгоод аваад явцсан байгаад байна. Тэгэхээр энэ орон нутаг бүссүүд дээр эдийн засаг болон бусад салбаруудын хөгжлийг онцгойлон анхаарч харж тохирсон энэ хөгжлийг төлөвлөх шаардлагатай болоо явж байгаа. 2026 онд эдийн засгийн өсөлт айл өрхүүдэд мэдрэгдэхүй байх ёстой гэлээ. За гэхдээ ингэж мэдрэгдэхийн тулд хэд хэдэн зүйлд анхаарах ёстойг судлаач хэлж байна. Эдийн засгийн хөтөлбөрүүдийг дангаар нь явуулсан ч ядуурл буурахгүй байгаад юу харагдаж байгаа хгүй, төдийлөн их буурахгүй байгаа. Тэгэхээр энийг одоо ядуурлыг бууруулахын тулд эргээд одоо хүний хөгжил рүү анхаарах ёстой. Тэгээ хүний хөгжил гэдэг ирэнгүүт одоо өргөн хүрээнд орж байгаа боловсрал, эрүүл мэнд, за дахиад одоо энэ цахим жалт засаглал энтергээд насар том олон үзүүлэлтүүдэд сайжруулж байж энэ ядуурлал нь тавьсан зорилттой хүрэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр аль альнийг давхар харж явах хэрэгтэй л гэж ойлгож байна. Хүний хөгжлийн чиглэлээр өөрөөр хэлбэл хүн төвтэй бодлого төрөлтийн асуудлыг хүндэт тавьж байна. Энэ бол хийхэд маш хэцүү. Өөрөөр хэлбэл бүх одоо яамдууд өөрөөр хэлбэл хүн төвтэй төлөлт хийж сурах хэрэгтэй. Нэг зам барьж болно, нэг байгууллага төсөл хэрэгжүүл бол тэр нь хүний хөгжилд яаж нөлөөлөх юм бэ? Нөлөөллийн тооцоолыг хийх сурах ийм зашгүй шаардлага байна. За эх жилийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа өмнөх жилүүдийн алдааг давтахгүй тулд эрдэмтэн судлаачдын загварчлал, шинжилгээ ухааны аргачлал суйрлан боловсруулж байгааг хэлж байсан юм а. Цагдаагийн алба хаагчид авилгал авдаг тухай мэдээлэл захин орчинд тархаад байгаа. За зарим нэг этгээдүүд хууль бусаар олж авсан хэрэгээ нуун дарагдуулахын тулд алба хаагчдад авилгал өгдөг тухай мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхож үзлээ. Ерөнхий газрын дарга Сүхболд за тэрээр 2023 оны намар цагдаагийн даргаар томилогдсон. Тухайн жилийн өөрийн орлогоо жилийн 82 сая төгрөг гэж мэдүүлжээ. Харин өнгөрсөн 2020 онтой харьцуулахад бараг 2 дахин нэмэгдсэн байна. Хамгийн сүүлд буюу 2023 онд мэдүүлснээр 203 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай 246 саяар үнэлэгдэх үйц мал аж ахуйтай 42 сая төгрөгийн хадгаламжтай гэж өөрийн хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Харин цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дарга Нямачрын хувьд энэ албыг сүүлийн 5 жил ашиж байна. Анх 2020 онд албан тушаалаа авсан жилээ өөрийн орлогоо 32 сая төгрөг гэжээ. Харин гэр бүлийн орлого нь 3 жилийн хугацаанд 20 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. 49 сая төгрөгийн хадгаламжтай 450 сая төгрөгийн орон сууцнд амьдардаг байна. Харин цагдаагийн ерөнхий газрын дэд дарга мөнх цулын хөрөнгө орлогын мэдүүлэгт огцом өөрчлөгдсөн тоо байхгүй ч бусад дарга нараас илүү орлоготой байна. Албан тушаал агснаас хойш өөрийн олдог орлого нь огцом нэмэгдсэн хүн бол цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ганбат 2022 онд цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар томилогдсон жилээ олдог орлого нь 29 сая төгрөг байжээ. Энэ хэмжээ 2023 оноос 171 сая төгрөг болсон байна. Хамгийн сүүлд өгсөн мэдүүлгээр 508 сая төгрөгийн үнэтэй орон сууцнд амьдардаг мөн 55 сая төгрөгийн мал аж ахуйтай гэжээ. Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын удирдлага дор эрүүгийн цагдаагийн алба ажилладаг. За тухайлбал эрүүгийн цагдаагийн албаны даргаар 2023 оноос хойш цагдаагийн хурандаа Инхээгийн Сэргэлэнбаатар ажиллаж байна. Энэ албанд томилогдохоос өмнө мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлцийн даргын албыг хашдаг байлаа. Түүний өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал өөрийн орлогод нь төдийлөн дөрвтэй өөрчлөлт ороогүй. Харин 2020 онд 140 сая төгрөгийн орон сууцтай байсан бол энэ нь 3 жилийн хугацаанд 610 сая төгрөг болж нэмэгджээ. Цагдаагийн ерөнхий газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга дэд турандаа тайван өөрийн орлого нь 44 сая бол гэр бүлийнх нь орлого 225 сая төгрөг. 248 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцтайгаас гадна 522 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Харин дээврийн цагдаагийн албаны даргаар ажилладаг Дэлгэр сайхны хувьд Өмнөгов аймгийн цагдаагийн даргаар ажиллаж байсан. Гэр бүл болон өөрийн орлого нь нийлээд 212 сая төгрөг. Энэ бол 2023 онд мэдүүлсэн хөрөнгө орлого. Харин 2024 оны мэдүүлгийг энэ улиралдаа багтаан авилгатай тэмцэх газраас танилцуулах юм а.
Хүүтэн мөнгө зээлнэ гэх сэтгэгдэл Facebook-ийн нийтлэл бүрийн дор ууггүй бичигддэг. За энэ бол цэвэр залилангийн шинжтэй үйлдэл гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа. Гэвч энэ мэдээлэлд итгэн урьдчилгаан мөнгө шилжүүлж хохирсон иргэд ганц хоёроор тогтсонгүй. Өнгөрсөн жилд гэхэд яг ийм арга замаар залилан дүрцэн 300 иргэн 455 сая төгрөгөөрөө хохирчээ. Нэг иргэн дунджаар 1.5 сая төгрөгийг хэний нэгнээс хүү багтаа мөнгө зээлнэгээд алджээ. Сэрэмжлүүлэх үүднээс бид иргэдийг залилан хуурамч сэтгэгдэл үлдээсэн хаягтай холбогдлоо. Тухайлбал олон мянган комент бичсэн постны доор нэг хувийн хүүтэйгээр 900 сая төгрөг хүртэлх мөнгө зээлнэ. Яаралтай 10 сая хүртэлх иргэлийн зээлийг орлого нотлохгүйгээр шуурхаа гаргаж өгнө гэх агуулгатай комент энд бичигджээ. Энэ хаягийн дагуу хувь чатаар холбогдоход танаас ийм мэдээллүүдийг нэхэх болно. Таны хүсэж байгаа зээлийн хэмжээг асууж улмаар нэр ус, дансны дугаар, иргэний өмнөхний хуулбарыг шаардна. Энэ мэт үгсийг нь хаанаас нь ч харсан Google Translate-ээр орчуулсан нь ойлгомжтой. За гэтэл ийм үгэнд итгэн мөнгөөр шилжүүлсэн иргэд олон байгаа нь тун харамсалтай байна. Одоо 5 сая төгрөг зээлийгээд гүсэнгүүт таны ингээд зээлийг ингээд судлаа боломжийн юм байна. Та ингээд танд ингээд зээл гаргах боломжтой. Гэхдээ та ингээд одоо хувь хүний орлогын албан татвар ингээд татварууд байна. Ийм учраас та ингээд зээлж байгаа мөнгөнийхөө 10% ингээд заавал ингээд шилжүүлэх шаардлагатай байд юм аа. Тийм учраас та ингээд нэг 500 мянган төгрөгийг ингээд буцаагаад ингээд бидний рүү энэ данс руу ингээд шилжүүлээд өгөө. Тэгэх юм бол таны зээл чинь ерөөсөө 5-аас 10 мянган дотор гарнаа гэх утга агуулгатай холболт үүсдэг. Ерөөсөө дандаа ерөөсөө нөгөө амьд харилцаа биш дандаа нөгөө чат хэлбэрээр явуулсан байдгийг. Ихэвчлэн гадны усаас хандаж иргэдийг залилж байна. Эхлээд чатаар урьдчилгаан мөнгө хийхийг шаардна. Өөр хин нэгний дансыг ашиглан мөнгөө шилжүүлж авдаг. Цагдаагийн байгууллагаас дансыг хөөгөө шалгахад бас нэгэн залилан дүрцэн хохирсон иргэн байдаг гэлээ. Хамгийн гол нь залилагчид хохирогчдын шилжүүлсэн мөнгийг олон хүний нэр дээрх гадаад дотоодын хэд хэдэн банкар дамжуулан эцэст нь аль нэг улсын хаа нэгтээ байрлах ATM-ээс бэлэн мөнгө болон аваад орос руугүй алга болдог. Үнэгүй зүйл зөвхөн хавханд байдаг гэдгийг энэ мэт залилангийн хэрэгүүд харуулсаар байна. Үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. За, Шинжлэх ухааны академийн олон улс судлалын хүрээлэн элчин сайдын эндэр ээлжид арга хэмжээгээ зохион байгууллаа. Энэ удаад бүгд найрамдахтай тарт улсаас Монгол улсад суугаа онц бүгд бүрэн ирэхэд элчин сайд Шэн Минжуан оролцож хоёр улсын худалдаа эдийн засгаас гадна хэд хэдэн хамтын ажиллагааны асуудлыг ярилцлаа. 2023 оны байдлаар манай улсын экспортын 90%, импортын 40%-ыг Хятад улс дангаараа бүрдүүлж байна. Бүгд найрамдах Хятад ард улстай хийсэн худалдааны 68% нь уул уурхай, 21% нь худалдааны салбар эзэлж байна. Хоёр улсын худалдааны хэмжээ сүүлийн 10 жилд 2 дахин өсжээ. Хөрш орнуудынхаа хөгжлийг дэмжих чиглэлээр тодорхой бодлогоодыг хэрэгжүүлж байгаа. Саяны статистик дүн гараад байгаагаа бүгд найрамдахтай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 1% нэмэгдэхэд хөрс зэрэгэлдээ болоод тэрс Монгол улсад 0.6% эдийн засгийн хөгжил нэмэгдэх боломжтой гэсэн тийм статистик мэдээлэлүүд байдаг. Энэ бүхэн эргээд яаж бол хөрс зэрэгэлдээ улс орнууд бие бинийгээ дэмжих, хамтран ашигтай ажиллах тийм нөхцөл болцоо ер нь бүрдэлтчихэд байгаа. Хятадын элчин сайдын яам болон шинжлэх ухааны ахтам хамтран сүүлийн 5 жилийн хугацаанд 18 судалгааны төсөл дээр хамтран ажилласан байна. Шинжлэх ухааны академийн одоо орон геофизикийн хүрээлэн Хятадын газар хөдлийн албаны геофизикийн хүрээлэндээ хамтран Монгол улсад 10 сейсмик станц, 2 геомагнетик обсерватор, хамтран геофизикийн лабораторийг 2024 онд байгуулж ашиглалтанд оруулан дата мэдээллийг цуглуулан хамтран ашиглаж байна. Одоо хамгийн ойрхон яригдж байгаа энэ шинжлэх ухааны технологийн өндөр одоо чухал төслийн нэг бол энэ сансрын техник технологийн хөгжүүлэх
Монгол улсад одоо сансрын 2 дахь нисгчийг нисгэхийн төслийн хүрээнд одоо Хятадын засгийн газар ямар байр суурьтай байгааг бол элчин сайд маань бол сая хэллээ. Ер нь Монгол улс одоо сансар түвний нисгсэн 44 жилийн яваа саяхан одоо 2-3 хоногийн өмнө тэмдэглэж өнгөрөөсөн. Энэ тэмдэглэж өнгөрөөсөн энэ тэмдэглэлт үйл явдлыг онцлоод дараачийн сансрын нисгч эмэгтэй сансрын нисгчийг сансарт нисгэхийн ажлыг бол бүгд найрамдах Хятад улсын засгийн газар бол одоо хамтран хэрэгжүүлэх боломжтой гэсэн энэ одоо мэдээллийг бол өглөө. Өнгөрсөн жил Хятад Монголын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болсон. Хоёр улсын уламжлалт найрамдал илүү гүнзгийрүүлсэн ажил хэрэгж хамтын ажиллагаа маш идэвхтэй явагдаж байгаа. Тухайлбал өнгөрсөн оны тухайд манай хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдсэн. Мөн хоёр улсын хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа маш идэвхтэй явагдаж байна. Хамтын ажиллагаагаа ахиулан дараагийн томоохон төслөөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг талууд мэдээллээ. Сүүлийн жилүүдэд цахим худалдаа эрчимтэй хөгжиж байгаа. За 2023 оны байдлаар манай улсын нийт цахим худалдааны 45% нь онлайн шопуудаар дамжуулан захиалсан бараа бүтээгдэхүүн бол за 23% нь хүмүүс өөрсдөө Amazon, Alibaba, Gmarket зэрэг гадаадын веб сайтуудаас шууд худалдан авалт хийсэн худалдаа эзэлж байгаа юм а. За дэлхийн улс орнуудад аль хэдийн хөгжсөн цахим худалдаа манай улсын хувьд хөгжлийн эрч чадандаа байгааг мэргэжилтнүүд хэллээ. Дэлхийн улс орнуудад цахим худалдааны хүртээмжтэй байдал, хурд, бараа үйлчилгээний өргөн сонголт зэрэг давуу талууд мөн интернет хэрэглэгчдийн хурдастай өсөлт нь цахим худалдааны зах зээлийн өсөлтийг бий болгох гол шалтгаан болж байна. Ялангуяа бүгд найрамдах Хятад ард улсад энэ төрлийн зах зээл эрчимтэй хөгжиж байгаа бол манай улсад хөгжлийн эрч чадандаа явж байна гэлээ. Тэгэхээр бид нар цахим худалдаа гэдэг ингээд яриад үзэхээр яг бидний одоо улс орны шууд дэлгэмжээр дамжуулж байгаа. За одоо Amazon, eBay гэх мэтчлэнгээд энэ одоо цахим худалдааны платформ гэж байгаа. Дижитал худалдаа гэсэн энэ ойлголтоор илүү өргөн олон улсын худалдааны барааны нийлүүлэх сүлжээнд оролцох зөвхөн одоо тээвэр, даатгал, санхүү худалдааны байгууллага, за мөн төрийн байгууллагуудаас илүүтэйгээр энэ маань цахим хэлбэрээр бараа маань өөрөө худалдагчаас худалдаа өгчийн хооронд тээврийн хэрэгслээр явдгаар явна. Харин мэдээллийн урсгал нь цахим хэлбэрээр ингэж явагдаж элгэгч улсын нөхцөл ерөөсөөс гармагц одоо бүлээгч нөхцөл ирэх ийм үйл ажиллагааг орж ирж байгаа. Цахим худалдаа хөгжихийн хэрээр үүнийг дагсан асуудал ч мөн гарсаар байна. Манай улсад аливаа мэдээллийг одоо хүртэл цаасан хэлбэрээр солилцож байгаа нь хөгжлийн хурдыг сааруулж байгаа юм а. Ерөнхийд нь дүгнээд үзэх одоо нөгөө цааснаас айлуулах татгалзаж цаасан дээр суурилсан гадаад худалдаа хийхгүйгээр электрон дата мэдээллийг бүх гадаад худалдааныхаа түнш улс орнуудаас солилцсон илүү экспорт импортын одоо процессыг хурдан шуурхай явуулах ийм зорилготой одоо зүйлийг цаасгүй худалдаа гэж нэрлэдэг байгаа. За энэ цаасгүй худалдаа маань экспорт импортын процессыг хурдан шуурхай болгох санхүүгийн асуудлыг одоо айлуулах тийм ээ хөнгөвчлөх зарлыг бууруулахаас гадна бид бүхний одоо ярьсан нэрлдэг ногоон эдийн засаг буюу доор хаяал одоо хор принтер тийм ээ цаасны энэ хэрэглээг бол багасгахдагаараа маш өргөн ач холбогдолтой байдаг. Цахим худалдаа авалт хийсэн хүмүүс насны хувьд 27% нь 16-аас 25 насныхан, 46% нь 26-аас 35 насныхан, харин 22% нь 36-аас 45 насныхан байгаа бол үлдсэн 5% нь 46-аас дээш насныхан эзэлж байна. Цахим худалдаанд залуу эмэгтэйчүүд илүү зөнхөлж байна. За хэдийгээр өндөр хөгжилтэй орнуудад цахим худалдаа сайн хөгжсөн ч Монголд одоогоор дөнгөж цахим худалдааны хөгжил эрч чадандаа л явж байгаа юм а.
Тэнгэрлээс 7 орон мэдээллийн хөтөлбөр үзүүлэлээ хамт байж анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. За тун удахгүй гадаад мэдээгээр Туркийн Стамбул хотноо болж байгаа эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. За мөн бүгд арандах Солонгос улсын зүүн өмнөд нутагт 29 удаагийн галт хөмөр гарлаа. Мөн BYD компани орлого анх удаа 100 тэрбум Америк долларыг давлаа зэрэг дэлхийд дахин дүрнэж байгаа анхаарал татсан мэдээллүүдийг инх булган танд хүргэнэ.